Гэтэ бас арайч ингэж амар зүйлэх хэрэггүй л тийм. За ер нь бол гоё намдуу ярина. Энэ хөвчлөхээрээ бит хоёр энэ 100 бид гурийн хувьд манай гэр бүлийн хувьд яаж өнгөрсөн талаар жоохон тийм. Жоохон эсгүүдийг оруулахаар шийдээд бичлэгээ хэлж байна. 5 сараас хойш бичлэгийг хийх үед 5 сард ер нь бол докторны төрсөн өдөр болсон. Тэгэхээр 5 сараас эхлээд докторны төрсөн өдрөөс бүгдээрээ эхэлцгээе. Ямар сон бэлгтэй хийж байгаа юм бэ? Чи гараа болооч. Би нэг төрч юм яа. Төрсөн өдрийн минь. Тэгээд чи тэгэхээр явдаг байхгүй. За одоо хөл хийж байгаа. Зараа. Үе. Болоош. Ой. Бэж. Бай. Давай чи зөвхөн татчихсан. Happy birthday. Оо. Аса болгоно нүрсэн шүү. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday to you. За одоо үлээ. За одоо үлээ. Яа, гоо шүү дээ. Энэ юу таа? Оо, юм гоё. Оо. Яа, алхаж шидүүлээ. Happy birthday to you. Тарт итгэе бүр яарч. Оо тэр амар хөөрхөнгүү дээ. Аа. Яа. Хөөе шилээ. Энэ яаж юм? Биш. Энэ яаж юм? Энэ. Энэ үү? Энэ бас муу юм уу? Аа, баатармент байгаа юм биш үү? Тийм байна. Ээ, мэдчихэнтэй санагдлаа. Харин тийм. Нэг ах уу? Аа. Энд том байна. За тэгээд төрсөн өдөр бол юм хөөсөн. Ямар ч тач хөөрх юм аа. Тэгээд яриад ирэхээр амар хөөрхөн байд юм байна. Тийм. Тэгээд гутал сонгож байгаа хэсэг бол бид хоёрын хамгийн бас хайртай хэсгүүд нэг тий. Тийм. Зунд нь бэлтгээд пүүз тэгээ сандал авч өгөхөд хоёр гутал сонгуулгдсан чинь нэг нь авахгүй л гэж харсан тий. Тийм. Доктор ерөнхийдөө бол яг ингээд анх харсан юм аа л ингээд ерөн шууд авах гал юм өстэй. Өөр юм юус харддаг. Тэгээд бид хоёр ч бас хүмүүжүүлэхдээ ер нь бол за нэг юм авах нэг сонголтыг өөрт нь бас өгөх гэж хичээдэг тий. Тэгээд тэр нас айгүй сайн ажиллаад идэв шүү байна. За тэгээд дараагийн хэсэг болохоор манай Мүүжэ гээд зураг авдаг энд байдаг. Тэгээд энэ дүү маань бид гуравт санал тавиад гоё хөтөлөө гоё зураг дарья гэдэг. Тэгэл да гоё зурагтай болъё гээл. Угаасаа яг ойрт ерөөсө зураг мөрөг дараалаа байсан. Тэгээд нэг айгүй гоё юм. Ийм гоё зурагнууд бас ингээд дарсан. Бичлэгнүүд маань бол ерөнхийдөө жоохон байгаа. Тий, бид хоёр тэгэл одоо яриагаар баяжуулах гал яг энэ чи сууж байна. Бай. Бай. За. За 일단 내려는 거래요. 어떻게 해? 자 내려라. 세. 찢은 소리가 붙습니다. 이런 소리 났어요. Анхны зураг нэ. Энэ зураг стаг байсан. Орга болохгүй юмсан. Баярлаа. Чанд баярлаа. Баярлаа. Манай хүүхэд бол энэ бол ч амар ааштай хүүхэд байна. Энэ бол тэр
Энэ надаа. Бэтмен болсон юм шүү дээ. Оо, цэцэг хийсэн юм уу? Энэ надаа. Ямар гоё юм бэ? Шат. Үсэн нэр гөргөн бод. Би башаа дутсан. Башаар зурсан юм уу? Йоо. За доктоныг энэ цэцэглэлт сая явуулаад тэгээ энийг дахиад өгсөжлөө гэсэн. Гэхдээ бид гурийн хувьд амраагүй. Аврал болоогүй. Дахиад нэг цэцэглэлт явна та. Тэр гэрээ ойрцоо бүр. Машин доктоныг дараа жилийн яахын юм. Энэ дараа жилийн үнэт цэцэглэлт явна гэсэн. Аврал дасцсан аа. Тэгээд дасцсан ба шүү дээ. 20 доног баг. Тий 20 доног шүү. Тэгээ манай хүүгийн үндсэн цэцэрлэг амарснаас хойшоо бит хоёр дахиад нэг өөр цэцэрлэгт явуулсан, зуны цэцэрлэгт явуулаад тэр нь болохоор нэг 21 хоног байсан баха. Айгу хөөрхөн цэцэрлэг байсан. Багш нь айгу хөөрхөн ааштай. Манай үчигсэн амар юм итгэвтэй л явагдсан шүү дээ. Тэр цэцэрлэг дуусны дараа бит хоёр хажуу утганы цэцэрлэгт явуулаад тэгээ тэр нь болохоор нэг юм одоо цэцэрлэгийн багш нар чинь нэг хальт мүлттэй за нэг өнөөдөр нэг хальт инглиш үү гэсэн шүү гэд нэг ингээд нэг хоёр хэлдэж шүү дээ. Тэгээ энэ баг нэг хоёр жил. Яг өдөр өнжүүлэх шиг гэж хэлж болох юм тий. Тийм болоо. Ерөнхийдөө бол ингээд хүүхдээ өглөө зүгээр ингээл нэг айл руу оруулж ингээл оруулаад хаалгаач. Тэгээ хитүү хүүхд байдیں۔ Одоо тэр ямар доторх нь ямар цэцэрлэгч хийж мэтэр мэдэхгүй заяа. Тэгээ орой болохоор ингээл ингээ гаргаж ирэл хүчин тэгэл бол. Food City-ийн тэр үнэт бицэн уурсан нь болохоор 21 хоног 800 мянга гэсэн. Тэгээ дараагийн явсан цэцэрлэг нь болохоор 500 мянга гэсэн. Тэгсэр амар ялгаатай. 300 мянга төр амар ялгаатай. Ингээ өдөр юу хийдэг яа тэгээд ямар ч инфо байхгүй. Тийм байхгүйсэн тий. Тэр нь жоохон юу гэдэг. Тэгэл за явах уу гэж үзсэн. Тэгэхээр төгтөө энэ жил 3 цэцэрлэгт дамжсан. Гэхдээ одоо бол өөрийнхөө цэцэрлэгт яваад эхэлсэн байгаа. Тийм. Гэтэ нэг давуу тал нь айгүй хөөрхөн тасан цогцох чадвар нь сэжрээд байгаа юм шиг санагдсан шүү дээ. Маа төгтөн бол дэлгүүр орох тал дээр одоогийн байдлаар маш мундаг байгаа. Бид энэ анхнаасаа дэлгүүр орохоор за нэг юм аав шүү гээл. Тэгээд анхнаас нь бас чихэр ерөөс авч өгч байгаагүй. Тэгээд тэмүүл цаач нэг юм тоглоом сонирхтыг өөр чи юу нэг юм кекс микстэй нэг тийм юм сонирхтагтэй ерөнхийдөө. Донот нь дуртай. Тэгээд зарим идэх амар дуртай. Тэгээд зарим дург хөвчих юу бах тий. Тэгээд ямар ч хэсэн дэлгүүр орохоор нэг юм аваад л идэг. Тэгээд сонголтын өгдөг. Тэгээд орохоос өмнөөс ярилцчихаар бас зүгээр тий. За чи юу авах юм? За тэрийг авах. За тэгвэл чи үлдсэн чихэр энэ зарим юм авахгүй юм байна шүү дээ. Ок гэдэг. Тэгээ орохоор ингээл ороод тэрийг аваад болцдог тий. Бараг өөр юм санал болгосон ч үгүй гэж зөксөж дээ шүү дээ. Тэр амар мундаг. Бүр мундаг хүмүүсээс байгалаа. Юу ч авахгүй баа тэгсэн тий. Бүр юу ч авч мөн. Бид хоёрын одоогийн ямар ч сан чадж байгаа нь бол ямар ч нэг юм ахуулж байгаа. Тэг зарим үед бол бүксэн дээр налгатаал бид даварчээ гэл. Үйлдэл гаргана гэж үү. Үйлдэл гаргана. Тийм үед ч бас зөндөө байдаг. Тэгээ манай дэлгүүр их амар хөөрхөнтэй бас. Хичин заахгүй гэж үгээд. Юу хаадаг. Тэгээ дэлгүүр аваад. Юу авч болохгүй лээ. Тэм аваад баггүй. За өөр. Энд чигээр аваад баггүй. Оо яг зөв. Тэгээ юу авах вэ? Баггүй. За тэгээ юу авах вэ? Тичэн авч болж юм тий. Тэгээ жимс бас авч болж юм тий. За яг тэрийг л авах шүү за. Дараагаад хэлдэг нь шүү дээ. Сонжглаад хэлдэг шүү. Энд чинь чихэр биш гэнэ. Тий. Одоо дэлгүүр авахаас өмнө ингэж ярилцаж авахгүй л одоо өөр айгүй хэцүү байдаг бас. Яа нөө. Наад хах юм уу? Удаан дурсан шарна. За тий. Наа чи энэ бол чихэр биш шүү дээ. Энэ наад чихэр биш. Энэ зөв таван байгаа. Аа тийм үү. За. За авчи дөө. Энэ зун шин зүйл сурсан байгаа. Тэгээд DJ босон. Тэгээд одоо босон гэж хэлэхэд бол болох хаа би ямар ч тач айгүй их цаг зориулсан. Ямар ч ихний сетийг бас ингээд тоглоод яг альбиасаа ингээд гоё хүмүүс ирж мэрээд нэг тийм хөө юунд бас хийсэн байгаа. Гоёлсон тий. Гоёлсон. Тэгээд ямар ч DJ ихт бол айгүй гоё байсан. Дотор
дотор үүдэг мэдрэмжээ бас ингээ гаргахад бол гоё байдаг юм билээ. Тэгээд бас тогтун бас яг тийм дуу одоо амар сонсголттой тийм. Яг мэдрэмжтэй. Тэгээд бид хоёроос нь хүүд юм жижигэн DJ бас контроллер авч өгсөн. Тэгээд бид хоёр хамтдаа нэг төсөөлөлт бол ингээ хамтдаа ингээл амар хийн ингэж бодож байсан. Гэтэ яг тийм бол баг болоогүй. Эхний нэг өдөр, хоёр өдөр. Эхний нэг өдөр юм уу, хоёр өдөр л намайг ингэж явах тажууд тэрийг оролцсон. Тэгээд тэрнээс цаашаа бол бид хоёр тэгэж дахиж хамтраагүй. Хамтраагүй. Тэгээд яварцаа тэр DJ контрол нь тогтооны контроллер тэнцээ хэвтэж гин. Минийх бол гоё хаалттай баа. За тэгээд дараагийн ярих сэдэв бол бэлтгэл байгаа тий. 10-11 сар хавцаа бид тэрэ идэвхтэй явж үзсэн. Би энд бол маш их өөрчлөлт гарсан. Эрүүл мэнд тий сэтгэл зүйн хувьд ч гэсэн амар их өөрчлөлтүүд гарсан байгаа. Тэгээд сая 7 сараас хойш манай аав ээж хоёр нөө Солонгосоос ирээ тэгээд аялаад энэ бол тэгээд самуурсан байгаа. Бид хоёр бас ингээд тосол хийж амьдрах ямар гоёг ингээд бас айгуу мэдэрсэн байгаа. Сая баг ингээд нэг жил хийх хугацаанд тий. Тэгээд айгуу их гоё өөрчлөлтүүд гарч ирсэн болохоор тэрийг одохгүй эхлүүлнэ. За нэг тиймэрхүү. Тэгээд цэцэрлэгэн дууссаны дараагаар нөө тогтунтой бэлтгэл очижсэн тий. Тий, нэг хийсэн. Өө нэг хийсэн бодлоо. Тэгээ бичлэг дээр гард хүүхдүүд шиг бас төсөөлсөн ч бас. Төсөөлсөн шал бодлоо юм л. Гэ тийм бичлэг бол бичлэг юм билээ гэж бичлэг шүү. Гэтэ тогтонд ер нь жоохон томорчул бит хоёртай бас айгүй гоё бэлтгэлүүд хийх баха. Тогтооны дотор бол дасгал хийхээр хүчтэй болдог гэсэн нэг тийм. Тийм суудсан. Суудсан дээр амар хөрхөн. Хаяа тэрүүл явж байхдаа би дасгал хийсэн би хүчтэй л. Аваа хүчтэй дасгалаа ийдсэн л гэлээ тэгээд байдаг. Тийм. Манай сквазын үед болохоор бид хэд бас сургалтаа орсоор байгаа. Бус сонирхол энэ аккаунт руу ороод энэ ингээд бүх ангиудынхаа бүртгэл мэдээлэл нь байгаа шүү. Тийм явцсан тэгэл хийдэг юм хийгээл явжлаа бид. Тэгэл одоо ерөөсөө аав ээж болчоор хүүхдийнхээ яг ингээд бас хүсэж байгаа зүйлийг бас биелүүлж хийсэн гэж амар хүсдэг болчт юм лээ тий. Тэгээд хүүхд нь ингээд баярлангууд тэрнээс нь амар гоё аз жаргал мэдэрдэг. Тэгэнгүүт манай хүү болохоор богоон цуй гэж чүгөө явчихээн. Чүгөө сууя л гэл хөрөхгүй л. Тэгээ нэг ч удаа сууж үзэж байгаагүй. Тэгэл тэгсэн чинь манай ихээ нэмээ хоёр түнхэл рүү явна гэд тэг бүр богооноор явна гэд. Тэгэхээр хүү түүл бид гур бас хамт явлаа. Тэгэл бид тав түнхэл рүү явж үзсэн анх удаа богооноор. Тогтун богоон цугаал амар мөрөдөл бийсэн юм. Бид тэдээс түнхлээ аялал аяа хөвгөлтэй болсон. Ийм түнхэл рүү явах зам нь нөгөө дан шороо идэх болохоор машинтай очихоор хэцүү юм шиг. Тэгээд ер нь бол богооноор явчихвал ингээл гисээ хүрээд ирчихдээ юм шиг. Гэтэ тэндээ очихоор машин байхгүй болохоор жоох хэцүү юм лээ. Богооноосоо бунгууд нөгөө нэг амралтын газрын хүмүүс нь тосож аваад амралтан дээр аваачаад өгчт юм лээ. Бидэд очихоос өмнө амралттай яриад богоондоо суугаад тэгээд богоон орой 10 гээд бууд юм билий. Орой тэгээд 10-аас яг буугаал за нөгөө машинаар бид чинь нөгөө нэг аялж байгаа хүмүүс болохоор аим гой хайп тагаа штэ. Тогтун хүртэл ингээл баярлцсан бүр амар хайптай явж байхад нэг юм хоёр их чирч тосч байгаа байхгүй. Тэснэ шууд за ерхий санаа нь бол ийм байсан. Тэр хоёр их аялагч нартай ингээд жоохон анханасаа хатуу хэрцэхгүй бол жоохон давраад дайректаар суугаад муугаад завааруулаад гэж мэгээд тим ирсэнтэй сүлд нь. Тэсэн чи уулзангуудаа шууд амар сони юм аим бүдүүлэг харьцаж эхлээд ямар ч юм харилцааны соёлгүй. Тэгээ бид хэд ингээд хотоос юу ч аваагүй гарсан болохоор нөгөө тэнд очиод дэлгүүрээс мэдээж хэрэгцээг авъя штэ тэр чинь хүүхд мөхттэй явж байгаа хүмүүс чинь тий. За ингээд дэлгүүр орж ирсэн чинь онгороо дэлгүүр байхгүй. Та нараас та хөдөө орон нутагт ир чинь ямар хот орон сууцтай байгаа юм уу биш юм гээд усаа угаад унтахгүй юу гэж асдгүй тэдэг. Би бол тэгэл ямар сонин хүмүүсийг л дотор батсайсан тэгэл бэлгээ болохоор шууд шулуухан хэлцдэг юм болохоор шууд хэлээл. Хоёр ихч бараг загнаад байгаа нь мэддэггүй, тавлаад байгаа нь мэддэггүй яг юу лээ. Тийм нэг юм. Тийм их утгатай мэлцсэн юм аа. Тэгээд тэгсэн чинь амар гайг болцсон шүү дээ.
Тэгээ бодсон. Ер нь яхаараа бид тааш энэ хоёр их чи үгийг даах гэж эндэрсэн юм уу? Харин хүүхэл дэрснээ л хоёр их үгийг даах гээд очиж байгаа юм аа. Харин тийм. Хүүхдээ агаарлуулах гэж очиж байгаа чинь. Тийм. Бид эдийг амар архичин гэж бодсон юм байна ши. Тэгээ бид бол тэр амралтаас маргааш нь зөв шууд гараа явсан байгаа. Гэтэ штэ тэр газар нь үнэхээр гоё байсан болохоор бид эд ингээ орой хоцсон болохоор ямар газар ирснэ нээсээ мэдэхгүйс. Тэгэл өглөө бас бол хаалга нээсэж. Амар гоё газар. Шууд тэр хоёр ихчийг мартчихсан ч юм. Магадгүй тэр хоёр ихч бас олоод үзчихэж магадгүй. Амралтан дээр чи ямар ч хүн бас очиж болно те. Тэгээ бизнес хийж байгаа хүн байна. Үйлчлүүлэгчтэйгээ ер нь бол гоё харьцах хэрэгтэй. Гуугаад нэг айлын байлын бичсэн юм шиг мэдрэмж авсан. Амар эвгүй мэдрэмж авсан. Зүгээр ингээ өөрсдөө бидэд машинтай явжсан бол болоо болоогээ шууд те болол. Тийм. Шууд өөр амралт хайцсан. Тийм тэгэнгүүт ингээ машингүй болохоор бас хэцүү мэл тийм. Машингүйгээс гадна дээрс нь хүүхдтэй явжсан болохоор ингээ тэр өдөр дөрүүлээд хийж байгаа хэрэг. Тийм хүмүүстэй таарсан тэгснээ дараагийн амралтан дээр болохоор бид нэр үнэхээр гоё хүмүүстэй таарсан. Тэгээд угаасаа эхлэн тийм байсан болохоор дараагийнхан бүр үнэхээр гоё санагдсан байна. Бид тэр бас ярил хийсэн. Тэгээд маргаашийн өдрийг бол бид тав аим гоё өнгөрөөсөн тий. Бүр хөтөлбөртэй аялал шиг л хийсэн. Гол ороод морь унаа хоол хийж идээ. Тогтун бүр яг ингээд хуваарийн даа узан болохоор цаачаа ингээд өдөр унтаа болчдөг байхгүй. Тэгсэн чи бүр тэр өдөр аим гоё. Бид тавуулаа бүр ингээд зэрэг нам. Аим гоё. Тэгээс хэрсэн чи өөдөнд нөгөө морь унуулах чийсэн хүүхдүүд ирэл. Тэгээд тэгж авдээ. Ингээд унтчихсэн чи. Морь унах юм уу гэлээ орлол би ингээд буслаад харсан. Хичээ. Морь унах юм уу? Ахаа юм уу гэж. Ахаа юм уу хичээ юм уу гэж. Би бүргээд нэрчсэн уннаа гэнэ. Амар олон хүмүүс бод юм биш тий. Яалч зүйл олон. Энэ тавцсан өрөө түр их. Тавцсан яг дуусчихсан. Энэ Симбагийн нот төвсөр дээр ирсэн юм шүү. Харин олон үлдэх. Өмнөх бичлэгэн дээр тогтунтай адилхан цэнхэр Монгол хуцтай хүүхдээсэн шүү дээ. Амар бүжгэлдэг. Тэрэг хүмүүс нөө тогтунгүй боццэлээ. Чи мөр нилийн том хүүхдээсэн тий. Тийм. Том анги хүүхдээсэн. Тэгээ бит хоёрын яг нүдэнд тэр хүү амар туссан байхгүй амар мундаг бүжгэлээ яг урал сэтгэлээсээ бүжгэлээ тий. Амар сонсголтой амар эвсэлтэй. Тэгэл фүү гэл бичсэн. Тэгээд тэр үедээ текстээр оруулах эсвэл тэгсэн ч хүмүүс нөгөө нэг адилхан цэнхэр хуцтайс болохоор андарцсан. За хоёлооч бүр сайхан бацлаа тий. Тийм. Тэгээд ер нь зунаа сайхан бацчлаа дөө. За тэгээд энэ хүрээд бичлэг маань ингээд баг дуусч байна тий. Баг нэг үлрэлийг бит хоёр ингээд бадчихлаа. Удаа ярьсан байна бас. За тэгээд дараагийн бичлэг манаас хизээ орох нь. Сюрприз ирүүлдэг тий. Тийм. Ямар ч байсан бит хоёр хүн бичлэг хиймээр нэ. Тэг ингээд яриас авах гоё юм тий. Тэр тэгээд ямар ч байсан гоё бичлэгний санаанууд бодож байгаа. Тэгээд стайл та хоёр гин. Ямар бичлэг хийлгэн юм бас комент дээр бичээд санал болгоорой. Бид хоёр бас тэгээд уншиж хагаад таалагдсан санаа ойлс гоё хийхийг хичээнэ тий. Тийм. Гоё харилцсан байцгаая. Үгүй аваатай гэж. Үгүй аваатай. За тэгээд одоо хэд болж одоо ингээ баг 12 боллоо. Унтахгүй бол нэлээд зэрцгэн тийм ээ. За өөрсдөө нэг яриад гсэн аач алах дөө. Тийм. Яг яриул юм бол байгаа. Дараагийн бичлэгэн дээр ирцгаая. Цаг орсон учраас дээр замраа да. За тэгээд баяртай. За бүгдээрээ сайхан амраарай. Өдөр үзэж байгаа хүмүүст нь өнөөдөрт нь амжилт хүсье. Өнөөдөрт нь амжилт хүсье. Нэр хоолнд хүмүүс амар туртай гэсэн. Хотлаагүй хөргөж. Чимкагчлаа танаа бэлгэж өстой гоё хоолойтой гэдэг. Тийм юм сони. Тийм гоё чихрүүнээс гоё зүйл орд юм шүү. Оо. Хүүхнээс. Тийм тэгс. За би гоё хоолойтой юм бэ. Би мэдгүй бид өөргөө гоё хоолойтой гэж бодохгүй байна. Хүн болгоё тийм гэдэг. За та нар юу гэж бодож байна? За тэгээд ханас намайг дэмжирээ. Дэмжирээ бийж байна.